На farm чи юу лээ? 8:30-аас юм биш үү? 8:30-аас. 8:30 хүртэл чинь юу юм? Цагийн цай байгаа юм уу? За цаг хөрөхгүй байм л да. За шинжилгээ хийжлээ. Шинжилгээ чи уус тодорхой болчих юм шүү тий. Орж ийн энд сай гадрал нь орчиж тий. Тэг чи ингээд 8:30 яг тэгэл. Тэр нэг ингээл өсөх юм шүү тий. Анфармаар нэг сайхан бай дарыг да. Stream pause. Stream pause гэнэ. Нэг юм бол. Дахиад ширлээд за. Одоо зүгээр нөө. Зүгээр. Харин миний лан салтсан юм шиг байна. Wi-Fi-аар орч лангаар биш. Дараа нь талыг шалгая да. Болсон юм байна. Манай муурал бодвол нэг газар тастаа хийчихвээ. Яа. Төлөвлөгөө бол ойлгомжтой болчлоо. Weekly дэшигээ байгаа угаасаа. Өдөр дэшигээ байгаа. Одоо явж байгаа 4 цагч дэшээ байна. Доошоо зүүм мө татчихгүй бол ер нь техникэл шинжилгээ бол дэшигээ зааж. Тэр хэрцэн гайгүй хөө. Гэхдээ мэдээ хүртэл амар өсөд хөдөлгөөн дуусаад унахаар болчихгүй бол тэгвэл жоохон яа жоохон төвхтэй байж магадгүй. Яаж чараа. Орой минь. За нөгөө ботоо бичиж байгаа. Бот жоохон индикатороо сайжруулж байгаа. Нөгөө нэг Fable 5 нь гарцсан. Гэтэ инглүүд Until July юу вэ? Хэдхүү 7 хоног юм. Энийг нь давчаал ультра код дээр нь давчаал бичүүлээд байна шүү дээ. Айгу баха. Нэг удаж биш дуусгачаад эндээ байгаа. Энэ prompt яах вэ? Version 1 байгаа. Одоо ч 2 бичигдэж байгаа. Эндээ байгаа. Аюутач энийг нэг бичээд нэг хэрэглээнд оруулж дуусгана. Одоо уг нь яг нэг ихний юулчны байх нь байгаа л та. Тэ жоох юу байгаа. Нэг 50% тэл зөв ажиллаад байгаа шүү. Яг 50-аас дээш 60-70% тэл зөв ажиллаад байна. Гэхдээ үлдсэн дээр нь жоохон буруу ажиллаад болох жоохон хангалттай байгаа юм. Наад чи буруу ажиллаж ивэл буруу байж магадгүй ч юм уу. Тиймэрхүү юм нэг хувьчсан юм гаргахгүй бол заримдаа бүр шал худлаа шахаад. Өчигдрийн хөдөлгөөн, breakout-ийн хөдөлгөөн. За 3 дугаар загвараар доошоо хөдөлгөөн хийхийн хувьд бол хийсэн. За тэгчээд тийшээгээ weekly-гийн юу орж ирсэн бэ? 2-5 орж ирсэн биз дээ. Тэгээ шилбэрээ гарч ирж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр weekly өөрөө дээшээ хэлбэртэй. Шидэлж байгаа нь өөрөө шилбэрлээ орж ирж байгаа учраас. Нэлээд өндөр фокус шууд weekly дээшээ гэдэг шууд баталгаа ороод ирж байгаа та. Тэгээд daily-гийн бишээ weekly-гийн open price чинь өөрөө нэг иймэрхүү байгаа гэх. Тэгэхээр одоо бол нэг юу өндөр шүү дээ. Weekly өөрийнхөө open price дээр байж шүү дээ. Тэгэхээр
Бараг л өнөөдөр ер нь бараг энэ орой моройроо ч юм уу өсчихүл ах. Маргааш угаасаа тэгээд маргааш чинь юу Нью-Йорк дээр банк holiday байлаа те. USD дээр Yapacağım. Onu тийм банк holiday байгаа. Маргааш бол ерөнхийдөө бол арилжаа явал хийгээд хэрэггүй байх найзуудаа. Тэгэхээр 바로 다 듣고 나 또는 다른 거 데리고 온다. банк holiday 5 дахь өдөр зөв сарын сүүлийн 7 хоног болж байгаа зүгээр. Тэгэхээр ер нь маргааш бол арилжаа хийгээд бол хэрэггүй байх. Өнөөдөр NFP гоё өсөөд гараад ирчихвэл яг хоо NFP-гээ зөв хоолт хийж болох юм. Бариад орхичиж болох юм. Гэтэ маргааш нэг олигтой хөдлөхгүй гэж тооцоод юу яхаар чинь бас юу л та хэцүү л дээ. Хагас цаа ингээд 3 4 өдөр бас ингэж бариад байшин дээр өсөл зүгээр дараа 7 хоног шууд weekly хаяролыг бариад авах уу гэдтэй. Юу ячиж штэ. Дараа 7 хоног бол угаасаа баг ногоон гэдэг нь тодорхой болчихно шүү дээ, тэ. За харчлаа та. Одоо 40 минутын дараа нам фарм гарна шүү дээ. За 40 минут. За 40 минут юу их вэ? Эдрийг арилгах чи. Тэгэхгүй бол энэ нөгөө нэг cloud юу яагаад байгаа байхгүй давхар энэ Capital Trading View-г өдөртөд одоо гой заагаад байгаа юм шүү. Энэ бүсийг бүр авцсан байна те. Энэ зүг авцсан байна. Болчихсон шүү дээ. Энд бүр авчичаа. Старт зүгээр л ах шүү. За наадам болоод Village юу юу юм бэ? Одоо баг юу юм шүү тий. Дараа 7 хоног чи ингээд 6 гэдэг чинь наадам чинь юу лээ 10-аас эхлэхгүй лөө. Улсчих чи 10.1 болдог лөө. Юу бах тий. Дараа 7 хоног гээд чи наадмын юу явагдана. Наадам ч бас хагас утсан сайн юм байна.
энэ гэхдээ буруулаа да. Ингээд тогтож байгаа гэсэн үг шүү дээ. Сорлуулна да. Өнөөдөр чинь play timeтай байлаа. Өнөөдөр чинь play time эхэлж байгаа лөө. Тэгж байгаа тийм. Энэ үзэж байгаа хүмүүс байгаа мó? Энэ зүгээр орж ирээд зүгээр хайцсан байгаа мó? Энэ өөрөө Эш. Байгаач байгаа. Everyone. I will show. Хэвчээ да. Coin rush дэшэл юм да. Дэлхийн өнөөдөр дэшээгээ ядарч байна. Pullback гэсэн байна. За Nasdaq юу болж байна? Өнөөдөр угаасаа баг non-farmer ингээд өдөр өдрөх үү. Pounds non-farmer-аас pounds эхэлчихэд идэг шүү. За. Юу яана? Мэдээ гартал жоохон төлөвлөгөө гаргая заяа. Ямар төлөвлөгөө гэхээр аюутаж buy бол орон заяа. Buy орохдоо доошо нэг хөдөлгөөн явуулж дуусгах хэрэгтэй баг цагаар 30 минут байна. Нэг хөдөлгөөн явуулж дуусгаад за тэгээд мэдээж оролтоо ингээд хийнэ. Оролтоо хийгээд хэр хоол барих вэ гэдэг асуудал. За тий. Хэр хоол барих вэ гэдэг асуудал. За тэр гарнаа. За Виктийнхаа хөдөлгөөний бүтэн дуусгаад маргааш зүгээр бүс өдөр байна гэж бодоод үзье л да. Тэгэх юм бол заяатай чинь хөдөлгөөнийг хэдүүлээ харсчээ. За өөрөө 3 дугаар загвар. Sorry. За. Дараа 7 хоног FOMS-тэй заяа. FOMS-оор бас FOMS-ын мэдээ бас нэлээд том нөлөө үзүүлнэ. Тэгээд дараа CPI яваа. Тэрний дараа 7 хоног. Ингээд өнөөдөр энэ 7 хоног non-farm, дараа 7 хоног FOMS, тэрний дараа 7 хоног CPI гээд шууд 3-7 хоног дараалаад мэдээ байгаа байхгүй. Ерөнхийдөө бараг л яг нөхцөл нь бүрдэж явах юм бол гурлаа л бараг дээшээгээ байх гэж бодож байна. Дээшээгээ байх гэж бодож байна. Яа тэгэхээр сарын лааны хувьд ёроол тогтцсон байгаа байх гэд ярьсан шүү дээ, санаж байгаа бол. Сарын лааны хувьд бол доод зүү тогтцсон
тогтсон байж магадгүй. Тэр би Discord дээр бичсэн те. Тэгэхээр сарын талааны хувьд доод тогтсон болвол тэгээд энэ сарын талааг хэдүүлээ угаасаа ногоон гэж харж байгаа шүү дээ те. Одоо 7 сар 6 сар бол дууссан. Лааны хагас бол дууссан. Одоо лаа хагасаас хоошоо явж байгаа те. Тэгэхээр одоо юу гэх юм? Дэлхийг зүгээр нэг даагаараа бодох юм бол одоо энэ чинь юу гэхгүй. Уг нь бол одоо ингээд энэ зүгээр ингээд та 1 минутын лаа гэж төсөөлчих зөө. Тэгэнгүүт зүгээр ийм оролт хийж байгаа гэсэн үг гэхгүй. Уг нь бол ийм оролт хийж байгаа гэсэн үг гэхгүй. Яг 1 минутын лаа шүү заяа. Нэг 4 цаг дээр 4 цагийн лааны хөдөлгөөнийг авч байгаа. Тэгээд 1 минутын лаан дээр ингээд тавиад жижиглээд орж байгаа заяа. Тэгэнгүүт эн чинь ингээд яг одоо ингээд оролт хийж явах уу гэхгүй. Уг нь бол. Тэгэхээр том цагаараа ийм байгаа гэж үзэж байгаа учраас одоо юу гэдэг тий. Одоо ингээд том цагаараа ингээд оролт хийж ийм одоо нэг хөдөлгөөн байгаа учраас дээшийг явна гэж шийдэх юм бол ингээд урт хугацаанд дээшийг өснө гэж харж байгаа гэсэн шүү дээ. Ерөнхийдөө аптрend рүүгээ одоо орох байхаа гэж үзэж байгаа шүү дээ тий. Тэгээ яг одоо ингэж ороод шитийг ингэж тавиад ч юм уу нэгийг харцах нэг 11-тэй арилжаа нэнгүүтээ 12 сар барина гэж бол байхгүй шүү дээ. 12 сар гэн 12 сарыг дуустал 6 сар барина гэж байхгүй шүү дээ. Хоёрын хооронд нэг харцах 10-тай арилжааны төлөө 6 сар барина гэж бол байхгүй тий. Тэгэхээр хэдүүлээ угаасаа жоохон наривчлалтай орохын тулд баг цаг дээр магадгүй энэ NFP-ийн хөдөлгөөн үнэхээр том гоё өсч чадах юм бол яг хөө бүр үргэлжлээд цаашаага шууд одоо үргэлжлсэн өсөлтийн хөдөлгөөнд яваад өгч магадгүй. Гэхдээ энэ алт чинь өөрөө их зөв алтч байх хэрэгтэй. Ер нь энэ чарт чинь өөрөө угаасаа өсөж унж явж идэг болохоор шууд өслөө гээд шууд all time руу шууд өссөөрөө байгаа явчихна гэсэн үг ерөөсөө биш те. Энэ хөдөлгөөч дундаа pullback-ийн хөдөлгөөнүүд явагдаж болно те. Ингээд яаж янз янзаар явж байгаа л зөвөр л урт хугацаанд ажин ингээд өсөлт рүү дэшигээ өсч явж байгаа л дүр зургийг бидэрт үзүүлнэ гэж харж байгаа шүү дээ те. Тэгэхээр NFP-ийн оролтыг бол яг хуу үргэлжлүүлээ барьж явах болох бах. Гэхдээ тэгж барьж ирснээс зүгээр харж агаад нэг хэд ч юм те. Эхний ээлжинд бол ер нь бол 4100 гэдэг ханшал байгаа заяа. 4100 гэдэг төвшин бол байгаа. 4000-аас эхэлсэн шүү дээ. Тэгэхээр дараагийнх нь 4100 гэдэг төвшин бол яг хүчтэй спорт болж өгнө. Тэгээд сайн харах юм бол одоо чинь энэ өмнө нь жишээ нь 4096 буюу ерөнхийдөө 4100 гэдэг төвшин дээр хүрэх гэж чадаагүй унаад дахиж энд ирээд сэтгэлгээд бараагүй одоо унж байгаа байхгүй. Тэгээ одоо ерөнхийдөө одоо магадгүй сэтэлчих магадгүй. Хэрвээ 4100 гэдэг төвшнөө өнгөө сэтлээд гарчих юм бол за магадгүй 4100-аас дээшээгээ яваад 4200, 300, 500 гээд за төсөлт рүүгээ орчих бол боломжтой. Болчих гэсэн үг шүү дээ. За тэгээд дээрэс нь энэ нэг уналтын ингээд нэг тренд хөдөлгөөн явагдаж байгаа шүү дээ. Чи нэг уналтын нэг юм даун тренд явж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг ерөнхийдөө бол сэтлээд аптрend руу орохын тулд одоо энэ ч нэг ийм дүр зураг үзүүлээд ийм аптрендийн хөдөлгөөн хийн гэсэн үг шүү дээ ер нь бол. Тэгэхээр энэ өсөлт яг хоо pullback ортлоо ойрын хугацаанд юу гэх юм бүр маш галзсан өслөө гэж бодоход за баг нэг 300 бол юм уу да 300 юм уу да маш галзсан өслөө гэж бодоход гэж байна шүү дээ. Маш галзсан өслөө гэж бодоход 300 гэдэг тэмдэглэжээ. 300 өсөл 250 байсан ч баг болно да. Хитрхи бас том харуул бас хэцүү байж магадгүй тийм. Энэ хооронд өсчих бол боломж бол байгаа зүгээр. Хэдүүлээ өсөлтийн хэр хол явж болох нь гэж таамаглаж байгаа шүү дээ тийм. Гэхдээ одоо чинь өчигдрийн дэлхийн лааны хөдөлгөөн бол юм байж. 270 буюу шилжүүлэх хөдөлгөөн шилбэрийн. Угаасаа нэлээд том лаанууд гардаг энэ хэлбэрийн лаанууд бол тэгэнгүүт жишээ нь өнөөдрийн лаатай харьцуулаад үзэхэд өнөөдөр бас нэг иймэрхүү том лаа гарна гэж бодоход 4200 болвол байгаа байхгүй. 4200 болвол үсгээр байнтай. Ерөнхийдөө иймэрхүү том лаа гарна гэд үзэх юм бол за эсвэл бүр нэлээд за ер нь угаасаа дундаж нэг том лаанууд иймэрхүү л байгаа. За энийг хараад үзье. Энэ ямар хөө. За энэ бол бүр ингээд 4300 хүрэхээр баг шүү. За тэнгууд бусад лаануудаа жоохон жижигтэр лаануудаа хараад үзэх юм бол
Туркменигц руу ч юм уу те. Бүр жижиг иймэрхүү лама бас харуу те. Ерөнхийдөө Туркменигц руу ингээд яг зүгээр орон зай баримжаа байгаа үзүүлж байгаа хгүй. Ерөнхийдөө дэлхийн лаанууд одоо энэ лаануудыг жишээлбэл харуул угаасаа нэг хэлтер та хэдэд хэлжсэн те. За YouTube ихний хичээл дээр ч гэсэн байж байгаа том биетэй, жижиг биетэй лаа гэдэг ерөнхийдөө нь хоёр л хувааж байгаа шүү дээ. Лаг болвол те. Жижиг биетэй лаанууд үу чинь энэ дунд ийм том биетэй лаанууд байж те. Эднэр бол ингээд том биетэд орж байгаа шүү дээ. Эдгээр чинь бол жижигхэн биетэд орж байгаа те. Ингүүт өнөөдөр мэдээтэй өдөр учраас бас сарцсангуу том өдрийн лаа гарах боломжтой гэж үзэж байгаа учраас тэгээд дээрээс нь дэлхийгийнхэн лаанууд том лаануудтай харьцуулж байгаа хгүй. Ягаад тэгэхээр эдгээр чинь хоорондоо нэг хол зөрдөггүй байхгүй юу? Ер нь л ойролцоо байж идэг. Том биетэй лаанууд бол нэг дундчаар нэг иймэрхүү өндөртэй тий. Жижиг биетэйгүүд нь бол нэг иймэрхүү өндөртэй тий. Та хэд зураг жоохон баримжаа алах. Баримжаа ерөнхийдөө нэг иймэрхүү баримжаал завдсан шүү гэж ойлгуулах гээд. Энтринес энтринэг би мэдээ яг гарахын өмнөх нь нэ. Мэдээгээр л арилж чинь өнөөдөр. Угаасаа өөр арилжих төлөвлөгөө өнөөдөр байхгүй. Мэдээгээр л арилж байна. Өнөөдөр өөр арилжааны төлөвлөгөө байхгүй. Мэдээгээр арилж байна. Би угаасаа явж одоо л дөрөвхөн л орж ирээд чарт харж байна. За тэгээд хичээлүүдээ сайн үзээрэй. Энэ дууссан гэдэг нь ажиллахгүй байх шүү гэлээ. Ажиллаж байгаа юм уу? Ажиллаад байгаа юм шүү. Болохгүй тий. Яага болохгүй. За. Болохгүй байх шүү. Эдрийгээ сайхан гоё юу юм уу? Ажлаа хийж та ч юм уу. Энд тэнд сонсоод явж явахгүй юу сайхан. Явандаа энэ хичээлүүд би бас жоохон нэмнэ. Өөр дахиад бас нэг voice биччихье гэж бодоод байгаа. Жоохон нэг тийм сэтгэл зүйн талын хөрхөн гоё. Сэтгэл зүйд нөлөөлөх тиймэрхүү гоё лекцүүдийг бас нэг уншиж тавих бодол байгаа. Одоо лекц уншдаг хүн биш болохоор яах юм ба. Мэдээж тиймэрхүү бодож байгаа. Тэгээд энд бүртгүүлээд нөгөө хүсэлтэд явуулаарай. Төлбөр төлөх гээд дараад тэн дээр чи хүсэлт илгээх гээд байгаа байхгүй. Тэн дээр нь хүсэлтээ илгээхдээ өөрийнхөө мэйл болон тэ одоо юу гэдэг ерөнхийдөө бол чи тэр чинь надад ингээд өөрийгөө таниулчихна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэн дээр бас дэлгэрэнгүй бичихгүй зүгээр хүсэлт илгээ хоосон илгээчих юм бол би одоо шалгаж мэдэхгүй шүү дээ. Тэн дээр бас мэдээллүүдээ оруулаад. За хараад тах юм. Хизээ өсч юу? Цаг шилжээд өсч чинь үү? Окей. Бүх юм л дээшээгээ заагаад байна да. Огонтэй. За тэгээд сайт бол юу аа шүү за. SiriusFX-MN гэдэг ийм вебсайт байгаа. Тэгээ ороод харахгүй да. Би энэ дээр бас юу яана гоё нэг пип тооцоолоор эдэр бас гоё оруулнаа. Тэгээ арилжааны тэмдэглэл хөтөлтийг юм бас энэ дээр хий гэж бодож байгаа. Манайх өөрсдөө нэг Excel хийчихгүй байгаа ч да. Би нэг бэлдэж өгье да. Арилжааны тэмдэглэл хийдэг хөтөлтөг нэг тиймэрхүү юм юу яана. Веб дээр оруулнаа. Одоо энэ хичээлийнх нь хажууд ч юм уу хаач тавьдیں۔ Тэ. Тэмдэглэл хөтлөх гээд тэгээд оролтоо энд орсон ингэж орсон гээд тиймэрхүү юм яг энэ хичээлийнх нь хажууд энэ навд мэдгүй нэг газар навтыг нь тавьчихна. Тиймэрхүү юм бас хийнэ. Өөр чи юу гэж болох вүлээ? Гой санаанууд тиймэрхүү юм хэрэгтэй юмнууд байвал хэлээрэй. За энийг вебийг би бас гоё болгоно. За тэгээд Discord сервер бас байгаа. Discord дээр манай энэ бот бас хөөрхөн штэ. За ингээд одоо Нью-Йорк нэгдэж байгааг хэлж байгаа, Лондон нэгдэж байгааг хэлж байгаа. Өнөөдрийн мэдээ чинь та энийг харсан уу? Өглөө явуулж байгаа штэ. Өглөөний мэд өнөөдрийн чаус юм. Юун зураг генерейт нь жоохон юу байж тээ. 4-р өдөр 2026 оны 7 сарын 2 8:30-аас average hourly earnings дахиад Norform
employment change. Тэгээд unemployment rate гэдэг юм. Таамаг нь болохоор 114 мянга байгаа юм. Өмнөх нь болохоор 172 мянга байгаа юм бол. Ерөнхийдөө бол буурна гэсэн хүлээлттэй байгаа шүү дээ. Unemployment rate нь 4.3 хүлээлттэй юу өмнөхтэйгээ хэвийн гарна гэдэг хүлээлттэй байгаа юм дээ. Тэгээд энэ дэр чи юм гоё юмнууд байна. Энийг бас хараад эдрийг бас ер нь уншчих зүгээр шүү за. Та хэдэд ингээд хэдий амар энгийн юмнууд байгаа заа юм. Амар энгийн л үгнүүд өгүүлбэрүүд байж байгаа заа. Гэхдээ та хэд энийг ингээд тогтмол уншаадах юм бол уг нь цаагаараа ингээд та нарын ингээд subconscious юунд чи даалт ухамсарт чинь ингээд айгүй багаар гоё нөлөөлөд авах зүйл байхгүй ингээд арилжаа чинь байх сэтгэл зүйг чинь ингээд бас те одоо багаар ингээд та нарт нөлөөлөд авах тийм зүйл байхгүй уг нь бол тэгэхээр эдрийг бас уншаад ивэл зүгээр одоо жишээ нь юу гэж зах зээл чамд өнөөдөр хэцүү байдал үзүүлсэн байж болно те буруу тал руу явсан арилжаа тооцоолоогүй хөдөлгөөн төвчд хэцүү мэт санагдах мөчүү те энэ бүхэн арилжааны замын нэг хэсэг те энэ чи яг угаасаа арилжаа ингэж л явагдчихаа те тэгээ анхаар ядарсан мөчөд гаргасан шийдвэр нь ихэвчлэн хамгийн үнэтэй алдаа болдгоо тийм. Гэтэ үнэтэй байлгаж чадахгүй ч өөрсдийн та нарын бас асуудал болно тийм. Тэр алдаагаа бас хүмүүс үнцэнтэй байлгаж болно шүү дээ. Тийм үед дэлгэцээс холдох нь сул дорой байдлын шинж биш ээ тийм. Одоо ингээд алдсан болвол хоошоо суугаад тийм эн чинь бол хамгийн зөв шүү тийм. Алдсан хүнд хэлээ нэг өдрийн үр дүн чиний арилжааны замыг тодорхойлохгүй алдааг шинжил хичээн суур тэгээд урагшаа яв. Олсон хүнд нь хэлье. Сайн ажил. Гэхдээ бардам зам болон шунал хоёрыг ялгаж сур. Тэр ялгааны дансыг хамгаалдаг ядарсан байна уу зүгээр. Жаагаад одоо чи ихэнх хүнээс нэг алхам урагш явж байна. Учир нь чи сурах гэж зогсоогүй. За яах вэ? Зарим жоохон нөгөө нэг AI учраас монгол хэлэнтэй жоохон мяа гэж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө you got the point. You know? Сургамжит өгүүлэлэг байна гэдэг өнөөдөр ингээд нийтдээ 22 өгүүлэлэг ингээд оруулсан л байгаа байхгүй уг нь бол. Тэгээ бүгдээрээ нэг формул хэлээ. Дандаа нэгэн залуу анд манд гэх. Дандаа нэг тиймэрхүү юмуд хэлээ. Гэхдээ та уншаалах хэрэгтэй эдрийг. Уншаалах хэрэгтэй өдөр болгоо. Яа тэгэхээр та өөрсдийнхөө ухамсарыг удирдаад тууштай ийм одоо consistency тэгээд ийм хатуужилтай одоо юу гэдэг юм арилжаанд ингээд тэсвэр хатуужилтай ингээд одоо өөрийгөө мотивацуулж чадахгүй байгаа хүмүүст энэ зүйл уг нь амар хэрэг болж байгаа зүйл байхгүй юу? Уг нь бол тэ өдрийн ингээд хит хитэн пост та бити нэлтүү линк мигэнтэй дараад байл та. Скор зааварлаад байгаа. За өглөө болгон заа. Өглөө хэдэн цагаас оруулж чинь өглөө ингээд 9 цагт ингээд Азийн сешний ингээд эд арилжаа яаж байгаа үеуд дээр те. Тэр үед чинь ингээд та нарт нэг сануулчих жоох байхгүй те. Ингээд юм байгаа шүү гэд ингээд сануулж гин өнөөдрийн мэдээг чинь харуулж гин. За тэгээд сургамжит өгүүлэг өдөр оруулж гин те. Та тэгээд олон арилжаа чи алдсан байж энийг уушаа за окей гэд өөрийгөө нэг өдөр болгоно шүү. Өнөөдөр нэг за маргаашаас яг тгий мгий гэж бодоол те. Дараа талаас яг гоё цэнэглээд гоё арилжаа дөрвөө бариад арилжий гэл. Тэгээ шаажснаа тэгэл байдаг шүү. Яг цагаад талахаар заал яг өмнө шиг алдсан суучдаг шүү те. Тэр чинь энэ зүйл чинь та нарт уган туслах зориулттай юм баггүй. За мэдээ гаргахад хэдэн минут үлдлээ гэд зааж өгч байгаа. Сешн эхлэх болгонд хэлж өгч байгаа. Юм гүн хөөрхөн Discord-ийн боттой сервертэй өгнө. Та зориулаад юм хийгээл гоё ашиг гаргаад суумаар ахын залуусаа. Өнөөдөр наваг Discord дээр лайв хийгээд орхисон байсан чинь баахан хүмүүс орж ирээ суудсан л байх шиг байна. Хоорондоо юм ярьж ялгтай нэг үр бүтээлтэй өнгөрөөсөн юм өнгөрөөгүй юм мэдэхгүй. Харин цагаа үрцгээгээд гоё үр дүнтэй өнгөрөөлт энэ ч амьдралынхаа хэдэн минутыг. Яа. Өөр юу вэ? Өөр юу байцгаа. Өөр 50 л байлгүй да. За 13 минут гэжүүлээ. Одоо 15 минут байна. 17 минут байна. 17 минут.
шинжилгээ бол ойлгомжтой хаа. Угаасаа тэгээд юу байна дөө? Байл одоо бол байл харагдаж байна дөө. Сэл харах. Гэхдээ нэг техникл талаас нь сэл хараад ах нөхцөл бол их харагдахгүй байна. За хэдүүлээ нэг үдэж чахаар та хэд юм ярихгүй бол тэгээд энийг уншаа суучих дөө. Энэ одоо мэдэн дээр хамгийн бага дотор орж байна тийм. Хамгийн бага дотор Ааха. би бол тусдаа дансанд тавьж тусдаа дансанд зүгээр яг алдвал энэ мөнгийг алдна гэж бодож байгаа мөнгөө хийгээл тэргээр шахацдаг шүү дээ. Мэдэн дээр үү? Би үндсэн дансаараа мэдэн дээр арилждаггүй. Ер нь би тэгж зөвлөдөг шүү дээ та хэдэд. Ер нь байнга л үндсэн дансаараа мэдэн дээр арилжаад бол дими. Тусдаа дансан дээр л арилжаад явчихвал зүгээр. Эсвэл үндсэн дансан дээр арилжчих бол лото нэлээд баг тэгээд эсэлээ гоё жоохон томхон ингэж тавьж орохгүй болвол чинь зарим ингээ брокероос шалтгааллах юм байна. Эсвэл угаасаа мэдэн ингэж өөр газар шууд захиалга биелэх асуудал байна. Тэгээ одоо чинь ингээ бай орцсон эсэлийг ингээ тавьчихсан уг нь бол ингээ аллагдлаа айгуу гоё тооцсон байгаа ч гэсэндээ гинт энд өсөрч захиалга биелэх юм бол чинь лаа шууд төрж очиод чиний эсэл чинь энд байсан бол энэ ч оролдочин гараад данстанд чинь амар том хохирол учруулах боломжтой байхгүй. Ерөнхийдөө иймэрхүү нөхцлүүд өмнө нь бол гардаг байсан яг уу нэг олон биш ч гэсэндээ нэг л өдөр гарч л таарна чи одоо насаараа хэдүүлээ арилжаа хийж штэ. Би бол угаасаа арилжал хийж хийх хүн хийж амьдрах хүн болохоор угаасаа нэг л өдөр тэгж магадгүй гэдэг угаасаа үндсэн насаар би арилжаа мэдэн дээр ерөөсөө арилжаа хийдгүү. Би орон зүгээр л алдна гэж бодсон мөнгөө дансныхаа 1% ч юм уу дансныхаа ганц хувийг өөр дансанд хийж чагаад ч юм уу эсвэл зүгээр нэг жоохон баг дөнгөөр шахаад ч юм уу тэгээд арилжсан надаа ер нь хамгийн зөв юм шиг санагдаад идэгэн. Одоо та данзаар бол бусад зарим трейдерүүд бол мэдээгээр баг арилжаа хийдгүү шүү дээ. Ер нь зарим нь бол оролтуудаа ер нь мэднээс өмнө л хаагаад юм байна шүү дээ. Энэ орсон оролтуудаа. Тийм мэдээгээр ер нь арилжаачд нэг юу оролт хийгээд байдаггүй. Гэхдээ манай монголчууд бол хамаагүй л хийж тийм дөө. Манай Монгол мэдээгээр арилждаггүй гэдэг хүн бол ер нь би л нэг хараагүй. Яг гадны трейдерүүд эдрийг ингээ зарим нь харахаар ингээ өнөөдөр ийм мэдээтэй арилжаа байхгүй гэл сууж л байдаг юм байлаа. Яг тийм мэдээгээр арилжаагүй ялгаагүй дээ. Мэдээний зүгээр нэг давуу тал нь зүгээр л урт хугацаанд болох байсан зүйлийг богино хугацаанд л явж үзүүлэх л ажилгүйдлийн зүйл шүү дээ. Non-farm payroll, non-farm pay хвчлээ. Тийм non-farm payroll. Энэ зүгээр ингээд өсөж ингээд болно заяа. Эсвэл зүгээр мэдээ зүгээр ингэж өсөх байсан юм зүгээр л ингэж өсөж байгаа бол асуудал болчихж байгаа. Тэгээ зөрүүлээд мэдээж эрс талаас байгаа тийм. Ингэж явж байгаад эсэл авах ч юм уу эсвэл дунд нь брейк юм болох байсан юм шууд ингээд доошлоод эсэл авах болох ч юм уу тийм. Мэдээ бол зүгээр л богино хугацаанд л том хөдөлгөөнийг хийж үзүүлж байгаа. Богино хугацаанд мөнгө алдах эсвэл мөнгө олох боломжтой. Мэдээ бол маш богино хугацаанд. Бусдаар мэдээж нэг ялгаатай зүйл ерөөсөй байхгүй. Заавал мэдээ бас нэг тийм онцгой спешиал зүйлч биш. Заавал арилжих хэвээр арилжихгүй байх хэвээр гэсэн зүйл ч бас зүгээр л чартын хөдөлгөөнд дунд чинь угаасаа байж байгаа л хөдөлгөөн баггүй юу? Энэ дотор ч уусцсан л байгаа хөдөлгөөн шүү дээ. Энэ хооронд жишээ нь та хэд ингээл зөндөө мэдээ байгаа шүү. Сард ингээл одоо инфакттай 3 мэдээ байгаа. Сар болгон 3 мэдээ гарч байгаа. Долларын хувьд бол яалтанд нөлөөлж байгаа тийм. Тэр мэдээнүүд чи энэ дунд байж байгаа шүү дээ. Та нар яг одоо нүдээр хараад хаана мэдээ гарсныг хэлж чадахгүй шүү дээ. Хэцүү шүү дээ. Чи ингээл чартыг бас нэг хөдөлгөж байгаа нэг фактор нь хүчин зүйл нэг байхгүй. Мэдээ чинь өөрөө. За 18 минут. 12 минут.
Одоо наа чи шууд дээш явах болов ихэр савлгаатай байх болно. Чи юу гэж бодож байна? Би одоо заримдаа наа чи амар савлдгийн, заримдаа шууд явчихдгийн. Ер нь ойлгоход бас хэцүү л дээ. Чи ингээд шоо шидэд хит буухын таа чадах уу? Мэдхгүй. Тэр бол таашгүй байх уу? Шоо шидэхэд 6 талтай тий. 1-ээс 6 нөхөд гэх штэ тий. Тэгэхэд шог шидэхэд 6 боломжийн нэг нь л буuna тий. 6-ны 1 гэсэн үг штэ. Тэр чин жишээ одоо 1 бух магадлал нь бол 6-д 1 гэсэн үг. 6 шидэвэл 1 бух магадлал байгаа гэсэн үг шүү дээ. 1 бух магадлалтай гэж үзэж байна. Тэнгүүт шог шидэд дараагийнх нь тэгш бух уу, сондгоо бух уу гэд бодонгууд 50-50 болчихж байгаа юм. Боломж нь арай ихсэж байгаа юм. Өмнөх нь нэг 15% магадлалтай байсан бол тэгш сондгоогийн таа гэх юм бол тэр чинь 50-50% магадлалтай болчихгонгууд арай илүү таамаглах боломжтой болчихж байгаа шүү дээ. Магадлалын хувьд бол тийм. Тэрнтэй адилхан энэ зах зээл дээр жишээлбэл одоо энэний дараагийн гарах лаг ногоо нь улаан уу гэд таамаглаж болно тийм. За тэгэхэд чинь 50% магадлалтай байгаа байхгүй. Та нар бүгдээрээ ингээд ногоо улаан гэж бүгдээрээ бичгээд та нарын талын чинь зүв байна. Тал нь ногоон гэд тал нь улаан гэд их одоо магадлалаар болвол тийм. Та хэдий 50% зүв таага 50% нь алдна гэсэн үг байхгүй. Тэнгүүт энэ магадлалыг одоо нэмэгдүүлж өгч байгаа зүйл нь одоо жишээлбэл энд ингээд сая одоо хэдэн минут дээр 20 минут дээр шинэ 5 минут эхлээд гарч иж байгаа байхгүй. 5 минут эхлээд эхний лаа ангиж орж ичээ 5 минутын лаа 2 дугаар загварын бүтцтэй лаа гарч ирж байгаа байхгүй. Тэнгүүт юу гэдэг чи миний хувьд одоо яг магадлал дээр энэ лаа улаан байх магадлал нь бол нэлээд өндөр болчихж байгаа. Дараагийн лаа нь өөрөө жижигхэн биетэй улаан байх магадлалтай. Тэрний дараагийн лаа нь болохоор ногоон гарч ирэх боломжтой болчихж байгаа байхгүй. Улаан ногоон гэд өнгийн таамаглах юм бол тэр магадлал нь арай илүү өндөр болчихно. 50-50 биш. Яг тэгэхээр арга барил байснараа тэр магадлалыг чинь чамд нэмж өгч байгаа байхгүй. 100% гэдэг зүйл чинь болол байхгүй байхгүй. Тэгэхээр одоо юу гэдэг чинь. Саяны асуултан дээр жишээ зүү хийгээд өсөх болов шууд өсөх болов гэдэг ингээд тэр чинь болохоор ингээд чи 100% юмыг эргэлхийлээд байгаа байхгүй. Тэр чи одоо би яаж хариулах юм бэ? Би мэдэхгүй шүү дээ. Би мэдэхгүй. Надад тэгтээ арга барил байгаа. Миний арга барил non-farmer дээшгээ өсөх магадлалтай гэж надад 50-аас дээш хувьтай хэлж өгч байгаа байхгүй. Ер нь бол 50%-аас бол дээшийг. Тэгэхээр угаасаа хинч 50%-аас доошоо байгаа магадлалыг сонгохгүй шүү дээ. Хоёр сонголт байж хаад. Нэг нь 51%-тай байна, нөгөөх нь 49%-тай байна. Чи алийг нь биелнэ гэж бодож ийн гэж бодоход хинч байсан 51%-ийг сонгоно шүү дээ. Ягаад тэгэхээр биелэх магадлал нь өндөр учраас 49 чинь бол бага болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр миний хувьд дээшээ гэдэг магадлал байгаа. За мэдээж тэгээд дээшээ орно. Мэдээ учраас эсэл байхгүй зүгээр л дансаараа эсэлтэл дээшээ ерөнхийдөө бол орчин. Доошоо зурх юм бол тэгэл би алдсан гэсэн үг тийм. Уусаа алдчихж байгаа. Миний төлөвлөгөө л юм байсан. Доошоо зурхаад алдчихлаа. Би хэр зурхыг тооцож чадахгүй учраас яг тооцоолж яг заримдаа ойлгомжтой ч байвал болтгоо л доо. Магадлал дээр суурилж байгаа юм.
Дийлэн хувьдаа ингэж байгаа учраас ийм байна гэдэг зүйл. Өнөөдөр өдөр би нэг хөдөө Discord дээр өдөр энэ ботныхаа талаар ярилцаад тэгээ чартан дээрс юм игээд юм ярилцаад байжсэн байхгүй. Тэгэнгүүт энэ дээр хоёр нэг юм ярьж ирсэн. Яг арга барилынхаа юг ингээд өмнөх 5 жилийн датаг клаудаар AI-аар татуулаад шалгуулад юу ярьж ирсэн. Хэдэн магадaltaй ерөнхийдөө явж гинэ гэдэг юм гаргуулсан. Тэгж яхад лааны яг өнгө тодорхойлж байгаа хэсэг байгаа. Манай дээр лаа яг тал хэсэгтээ орж яхад чиглэл лааныхаа өөрийнхөө өнгийг тодорхойлждаг. Улаан бол улаан, ногоон бол ногоон гэд тэр тодорхойлж байгааг нь ингээд зүгээр ингээ энгийн жижигхэн хамгийн энгийн логикоор нь тестлүүлсэн чинь 95% магадaltaй зөв гарч ирсэн байхгүй. Тэгээ лааны өнгийг зөв таамаглаж гарч ирсэн байхгүй. Гэтэ явж байгаа лаан дээр шүү. Явж байгаа лаа талтаа ороход тухайн лааны өнгө зөв болж байгаа гэсэн үг байхгүй. Одоо ингээд арга барил чинь ингээд магадлалыг нэмж өгч байгаа байхгүй. Жишээлбэл сая одоо юу яллаа шүү дээ тий. Энэ дээр би улаанлаа гарна гэсэн, дараагийнх нь би улаанлаа гарна гэсэн, энэ дээр жижигхэн биетэй ногоонлаа гарна гэсэн, дараагийнх нь ногоонлаа гарна гэсэн тий. Улаан ногоон ногоон гэсэн. Ингээд би арга барилаагаа тусламжтай ингээд би лааны өнгийг таамаглаж байгаа байхгүй. Одоо дараагийн би сая ингээд 4 лаг таамаглаад үзүүлж штеп. Тэгэхэд эн чинь болохоор одоо юу гэдэг шоо шидэд одоо сондгой буун одоо дахиад тэгш буун сондгой буун гэд ингээд би таамаглаж үзүүлчихнэ. Ингээд яг магадлал дээрээ тэр нь илүү өндөр магадлалтай явах учраас ингэж гарахаар байна гэж би одоо яг магадлал дээр үнслэж гаргаж шүү дээ. Одоо жишээ нь юу гэдэг энэний дараагийн лаа болвол одоо тэгтээ хөдөлгөөнд орсон таахаж байгаа төвхтэл юм байна. Тэгээ баг улаан байж магадгүй. Дараагийнх нь бол улаан байж магадгүй. За, non-farm гарахад 4,000 одоо. За манай бот маань бичиж дээ. За 5,000 үлдлээ гэсэн байна. За 1,000 дээр болоод ирэхтэн тэгээд эдрэг ийдээ. За тэр ерөөдөө сая улаан лаа гарсан байна шүү дээ. Одоо дараагийнх нь бас дахиад улаанлаа. Би бол тэгтээ яг ингээд таамаглаад байвал таамаглал нь лааны өнгийг бол ингээд одоо тийм байд тийм өнгийн ингээд өнгөөр нь таамаглаад яваад байж болно. Тэ нэг олон лаа таамаглах гэдэг шаардлага бол байхгүй. Би бол дараагийнхаа ганц лааг л таамаглахыг л хүсдэг. Дараагийнхаа ганц лааныхаа өнгийг яг тодорхойлцоход болчдөг байхгүй. Тэр би ингээд одоо чинь таагаад байвал би таагаал наалдаал оноол гэхдээ ихэнхдээ ерөнхийдөө онхолох угаасаа арга барил манаас дэжгүй ажилтдаг болохоор. За 28,000 болж байна. За non-farm гарахад 2,000 үлдлээ.
За, non-farm сүүлийн минут идэ гарахад ганц минут үлдлээ. За, entry цэг дээр орж ирж байна. Юутай ч. Оо, 30 секунд. За, дэшигээ. Сүпсап. За, өсөөд доорой. Бүм. За, хаалаа. За, би бол хаасан шүү. За, дахиад яах үсч магадгүй л дээ. Гэхдээ надад бол enough. Хүүх, солиот өсч. За, супер үү? Супер байгаа шүү дээ. За, оройгоо авсан. Пүүх, дахиад ч барихаар ээж дээ, тий. Гоё өслөө. Орцгоо таад. Орцоош. За, хэдэн пипс өсч? 500, 600 пипс өсч юм. 600 бит өсч. Дахиад нэг жоохон барьдаг байж юу? За, яах вэ? Надад бол болсон дөө. Би угаасаа шахацгаа болохоор тэгээд хангалттай ашиг болчтой юм уу? Би 10-ыг дундаад бодох. Гэртэй шээ. 10-ыг дундаад бодох та байна надад гарлаа. Орой авцсан штэ хэдүүлээ би ярьсан штэ те. За 4100 гэдэг зүйл бол байгаа. Би бол сая 4100 дээрээ бол гаргасан. Хараад тэгээд 4100 хараад за ер нь дараа нь араас нь одоо орсон дээрх үү. Бараг одоо бол нэг юу гэдэг. Одоо сайхан тайг үзэхгүй дээ. Одоо ингээл мэдэн нарилж баалцсан. Өнгөлөө сайхан байна. Сайхан нөө. За сайхан байл. Ажлын ажигаас 5 минут яач яцгаа. мөнх цагаал яриад байгаа. Сонссон хаалаас. Мэж ажлын ажигаас. За, мааха яав ашиг хийв үү? Энд чи одоо 600 пипси өсөлтөй барьлаа штэ хэдүүлээ сая. Би бүр entry цэгийг хүртэл тэмдэж өгсөн. Тэмдэглээд байжсэн штэ. Шинжилгээ хийгээд. Мааха дарга барьлаа мэдчихэж байгаа хүмүүс бол хилээ сайн идэх хүмүүс бол ойлгож байгаа хэрэг. Яг л зургийн дагуу шааж байгаа штэ. Таас би гой юм үзүүллээ шүү. Лааны өнгө таамаглалаа, entry цэгийг тодорхойллоо, тэгээ мэдээг өсөглөө. Өчигдрийнхаа алдааг нөхч шүү дээ, тэ. Алдаач байх. Тэ өчигдөр чинь бол part of the game шүү дээ, тэ. Тэгвэл за 2-9-эл авсан. Өчигдөр 2 stop loss авсан. Зүрч юусоо buy ороогүй, sell ороогүй, 2-ын stop lossтай байжсэн. Өнөөдөр энэ оролт чинь тэгэл тэр хоёрыг чинь бүр ханган нөхөн шүү дээ. Гоё ашиг хийсэн хүмүүс байна. Та хэд нэг ашигын өрөөнд гоё юм оруулж миний нүдийг нэг хужирлуулаач. Баярлалаач. Би тавих уу? Саяны хисторигоо. Хисторич явах оролтын хаасан юугаал тавь та. Тэ арилчин дээр манайх нэг зүйлийг сайн ойлгоорой за. Авна алтан тий. Ингээд янз янзаар л явна. Тэгээд өнөөдөр авч болж байна. Хэдүүлээ маргааш магадгүй алдаж болно шүү дээ тий.
Тэгээд дахиад нэг өдөр авч болно те. Тэгэл эцсийн дүндээ зүгээр ашигтай байх нь чухал. Эцсийн дүндээ зүгээр ашигтай байх нь чухал. Тэгээ өнөөдрийн миний төлөвлөгөө бол хэдүүлээ ярьсан те. За үргэлжлээ шууд зүгээр л өсөөд явчих магадгүй те. Зүгээр яраал болоо дахиж буцаж ирэхгүй зүгээр шууд дээшийг өсөөл өсөлт рүүгээ шууд явчих магадгүй. Гэхдээ төлөвлөгөө бол өнөөдөр тэгж бариулаад маргааш бас банк амарч байгаа дээр ингэж хэдэн өдөр ингэж одоо дамсан юм хиймэргүй байна. Тэрний оронд дараа 7 хоног weekly-ийнх нь яроолоос нь бариад орчих гэж хэлсэн те. Тэр өнөөдөртөө бол яг төлөвлөгөөнийхээ дагуу хэдэн пипс авсан нэг 360 пипс юм аваад гарч ирсэн гэсэн үг те. Тэгээд махан Discord-то ороогүй байгаа хүмүүсэл гоё Discord-то ороорой. За тэгээд ахисан шатны сургалт үзхийг хүсч байвал ахисан шатны сургалт Sirius FX-ийн маань гэдэг энэ вебсайтн дээр байгаа. За тэгээд танхимын сургалтын бичлэгүүд бол эндшээ байж байгаа. За тэгээд угаасаа би дахиж танхимаар сургалт угаасаа хийхгүй гэж бодож эдрийгээ бичиж авч ингэж хийсэн шүү. За танхимаар бараг сургалт би бараг хийхгүй бах. Хийхгүй л гэж бодод угаасаа тийм цаг зав бах. За. Баяртай залуусаа. Өнөөдөр тэгээд наадмынхаа нэг сайхан баярлах өнгө олсон байлгүй дээ. За тэгээд баг дараа 7 хоног лайв хийх нь байх нь. Дараа 7 хоног цаг зав харъя да. Би баг яваад өгч магадгүй. За bye guys. Сайхан амраарай. Өнөөдрийнхөө лайв ингээд хэвлээд дуусгач та тий. Сайхан төсөж байна. Барьж байгаа хүмүүсээ хөлбөрлөгөө яаж байгаа.